Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлгийг хэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор болвол Питер Дракерийн сангийн гүйцэтгэх захирал, менежмент судлаач Үрд Мантах гэдэг залуу оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд ч гэсэн бас энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Бид бүхэн өнөөдөр болвол бизнес дэх мэдээллийн систем гэдэг сэдвээр ярилцсанаа. Тэгээ манай Үрд Мантах бол энэ сэдвээр мэрэгшсэн залуу байгаа. За юуны өмнө та үзэгчдэд өөрийгөө товч танилцуулахгүй юу? За намайг Гонгорын Үрд Мантах гэдэг. Питер Дракерийн сан гэж одоо энэ Монголын менежментийн хөгжилд хувь нэмэр оруулах менежментийн судалгааг ер нь бас илүү өндөр түвшинд гаргах зорилгоор юм төрийн бас байгууллага, сонирхлын байгууллага байгуулсан байгаа. Тэгээд яг үндсэн ажил бол Монгол Улсын их сургуулийн, эдийн засгийн сургуулийн менежментийн тэнхимд ажилладаг. Тий. Ямар мэрэгжилтэй вэ та? За миний суур мэрэгжил бол философи хаан судлаач тий. Тэгээд сүүлд бол бизнес удирдлага чиглэлээр мэрэгшсэн. Тий удирдлагын академид бизнес удирдлага магистр гэсэн юм. За манайд ингээд компаниуд томорж байна, хөгжиж байна, хэлж байна тийм ээ. Мэдээж хүн удирдах их хэцүү ажил байдаг. За энэ бүх үйл ажиллагаа, томорсон үйл ажиллагааг компьютер одоо сүүлийн техник, технологиор автоматжуулах, системжүүлэх ийм арга аргачлал одоо өргөн дэлгэрж ирж штэ тийм ээ. Тэгэхээр Монголд бол мэдээж бас бүх компаниуд энэ удирдлагын мэдээллийн системийг ашиглаад хэвшиж байна. За энэний хөгжлийн талаар та зөвхөн Монголд тийм ээ. За магадгүй дэлхийд ер нь ямар хөгжилтэй байна гэдэг талаас нь яриул юу гэж ярих вэ? За тэгэхээр бид нар ер нь бол барууны гэдэг юм уу Америк, баруун Европын тий компаниуд гэхээр кино шин дээрээс ч гэсэн харж яадаг компани гэхлээр корпорац гэхлээр олон давхар юм өндөр барилгатай ч юм уу тий. За тэгээд тэндээ бүхэл бүтэн нэг давхар нь жишээлгээд нул сервер компьютер тавьчихсан тийм ээ. За ингээд бүх өрөөнүүд нь компьютерчдсэн. За тэгээд хурал цуглаа уулзалтаа болохоор телеконференц видеогоор хийж яадаг тийм ээ. Хоорондоо тэгээд мэдээлэлээ бас онлайнаар хэлбэрээр солилцож байгаа. Иймэрхүү дүр зураг ерөнхийдөө харагдаад байна. Тэгэхээр орчин үеийн компани байгууллага гэхээр мэдээллийн системгүйгээр ер нь бол ойлгох юм бол аргагүй болчиход байгаа юм л да. Тэгэхээр 1950-ад оноос хойш бол одоо компьютер гэдэг юм зохион бүтээгдэж одоо хүн төрөлхтний хэрэглээнд орж ирсэн байгаа. Тэгээд анхны үед бол компьютерийг зөвхөн одоо байгууллагын мэдээллийн урсгалыг зохицуулах тий ажил бизнесийн процессыг хялбарчлах зорилгоор ингэж ашиглаж байсан байдаг. 50-60-ад онд бол за 60-аас 70-ад онд болохоор байгууллагад маш олон өгөгдөл датанууд гардаг тийм үү бизнесийн байгууллага. Тэр мэдээллүүдийг аль болох одоо бас цуглуулах, өшөө тайлангууд боловсруулах, репортууд гэж тийм ээ. Ийм боловсруулах үйл ажиллагаанд ашиглавал ер нь яасан бэ гэсэн ийм хандлага нэлж ирсэн байдаг. За энэ дээрээс үндэслээд бол удирдлагын мэдээллийн систем буюу management information system гэдэг ойлголт ерөнхийдөө гарч ирсэн бизнес. За 60-аас 70-ад онд болохоор ерөөсөө энэ компьютер мэдээллийн технологиг бизнесийн шийдвэр гаргалтанд ер нь ашиглах нь зөв юм шүү. Тэр өгөгдсөн одоо тайлан мэдээллүүдээр үндэслээд гүйцэтгэх удирдлага менежерүүд шийдвэр гаргахад энэ технологиг бас ашиглах нь зөв байна гэсэн ийм хандлага гараад шийдвэр гаргалтыг дэмжих систем гэсэн ийм хандлага нөлж ирсэн байдаг. За 80-аас 2000 онд бол энэ мэдээллийн технологиг ашиглаад бизнестэй ер нь бол өрсөлдөөний даваа тал бас олж болох юм байна. Стратеги зорилгоор энийг ашиглаж болох юм байна штэ. Технологиг ашиглаа бие биенээсээ илүү гарах тийм өрсөлдөөнд илүү гарах боломжуудыг судалж эхэлсэн. Тэгээ маш олон одоо хэрэглээнүүд нь бол бий болсон. Тэгээ стратегийн зорилгоор ашиглаж эхэлсэн. За 2000 оноос хойш бол мэдээллийн систем болохоор ер нь байгууллагын оршин тогтнох үндсийг хангах ер нь одоо цахим бизнес, цахим худалдаа тийм ээ. E-бизнес, e-commerce гэдэг ойлголтууд гарч ирсэн.
Тэгэхээр энд бол одоо мэдээллийн технологи бол маш их хэрэглэгдэж, компаниуд бол хэрэглэгчтэйгээ харьцах бүх зүйл дээр мэдээллийн технологи ашиглаж эхэлсэн байна. Тэгээд тэрнээс гадна ERP буюу одоо бидний ярьдгаар байгууллагын нөөцийн төлөвлөлтийн систем буюу энэ систем гарч ирсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бизнесийн байгууллага компаниг үйл ажиллагааг бүхэлд нь компьютерийн систем тийм ээ програм хангамжаар удирдах боломжтой юм байна гэсэн энэ чиглэл бол нэлээд төлхөө явж байгаа. Тэгэхээр өнөө үед бол яг энэ чиглэл хандлага бол хэлж ер нь дэлхийн хэмжээний компаниуд бол бүгд ERP системүүдийг бол нэвтрүүлж хэрэгжүүлж ингэж явж байгаа. За тэгэхээр Монголын компаниудын хувьд бол сүүлийн 10 жилийн хугацаанд ер нь бизнестэй мэдээллийн технологиг ашиглах ялангуяа энэ програм хангамжийг ашиглах асуудал бол нэлээд их яригдаж одоо хэрэглээ болж эхэлсэн. Тэгээд анхны үед бол голдуу санхүүгийн удирдлагын санхүүгийн тайлагналын ийм програм шоу өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааны гүйлгээнүүдийг сайжруулах POS систем гэдэг ч юм уу ийм програмуудыг их ашиглаж байсан. Тэгээд сүүлийн ямар ч байсан 3 жил дотор бол ERP буюу одоо яг цогцоор нь бизнесийн үйл ажиллагааг програм хангамжаар удирдах асуудлыг бол их одоо сонирхож нэвтрүүлэх ийм хандлагууд төслүүд бол их бий болчиход байна л да. За Монгол шилтгэхийн компаниуд дотор бол ерөнхий ингээд гишүүдийн үүсэх юм бол компани байгаа. Харилцагч тийм ээ, бэлтгэн нийлгүүлэгч. За дотор нь мэдээж санхүүгийн асуудал явагдаж идэг, хүний нөөцийн асуудал явагдаж идэг, захиргааны асуудал явагдаж идэг. Гэт ингээд энэ бүх асуудлуудыг манай бизнесмэнүүд бол сүүлийн 20 жил өөрсдийнхөө ур чадвар арга барилаар удирдах ирсэн болвол одоо энэ бүх ажлуудыг програм хангамжаар шийдэх боломжтой болоод нэвтрүүлээ явж байгаа гэж ойлгож болохоор юм тийм ээ. ERP гэдэг системийг одоо Монголд хичнээн компани нэвтрүүлж байна. Ямар компаниуд энийг үйлдвэрлэдэг юм бэ? Монгол ERP систем байна уу? Гаднаас ERP систем оруулж ирж байна уу? За тэгэхээр Монгол компаниудын хувьд болохоор ERP системийг бол бас нэвтрүүлж ер нь бол эхэлж байна. Гэхдээ миний хувьд 3 жилийн өмнө MSIS компани дээр жишээлбэл судалгаа хийж байхад бол яг ийм тогтсон мэдээллийн технологийн шийдэл бол бас төдийлөн харагдахгүй байсан. Тэгэхээр ер нь бол менежмент талаасаа бол MSIS бол нэлээд тэргуунд явдаг компани гэж ойлговол ер нь нэвтрүүлэлт бол хангалтгүй байсан гэж ингэж ойлгож байгаа. Одоо гэхдээ энэ чиглэлээр бас компаниуд маань санаачлагтай ажиллаж байна л да. Томоохон компани группүүд бол нэвтрүүлэх ажлуудаа бол нэлээд хийж байна. Тэгээ яг өдий төдий гэсэн тоог бол би бол бас сайн хэлж мэдэхгүй байна. Жишээлхэд Mons Group гэж компани тийм ээ байна. Томоохон ERP систем нэвтрүүлж байгаа. За яг энэ чиглэлээр Монголд шийдлүүд нэвтрүүлдэг бас нэлээд олон компаниуд нэг үе бодвол бий болцсон. Тэгээ миний тооцоолсноор нэг 10 гаруй компани ерөөдөө байгаа. Дэлхийн түвшинд бол ERP үйлдвэрлэгч их олон компани байдаг. За томоохноос нь дурдах юм бол Microsoft бол мэдээж байна. Тэгээ Dynamics гэсэн цуврал ERP байдаг, шийдлүүд байдаг. SAP буюу SAP гэж бид нэр хэлдгээр Германы компани байдаг, томоохон үйлдвэрлэгч. За Oracle гэх мэтчлэн ингээд томоохон компаниуд байдаг. За манай компаниудын хувьд ERP тэр гадаадын компаниудын ERP-г оруулж ирэх асуудал дээр бол бас бэрхшээлүүд бол харагдаад байдаг. Гол бэрхшээл нь юун дээр байдгүй гэхлээр хитрхи үнэтэй тийм ээ. Угтаа ер нь бол компанид ERP шийдэл нэвтрүүлэх нь бол маш их ашигтай гэж ингэж судлагдж гарсан байдаг. Тэгээ томоохон компаниуд бол ERP шийдэл нэвтрүүлснээр хэдэн тэрбум доллараар тий яригдах юм хэмнэлтүүд хийж болно гэж үздэг. Гэхдээ Монгол компаниудын хувьд бол тэр хэдэн сая долларын үнэтэй програмуудыг оруулж ирэхэд бол бас бэрхшээл хүндрэлүүд бол их байдаг. Гол нь тэрийг оруулаад ирэтэл үнэтэй юм оруулаад ирэтэл нөгөө хүмүүс нь бас ашиглаж чадахгүй тийм ээ. Хэвшээгүй учраас тэгээ энэ талын асуудал бас хүндрэлүүд байгаа юм шиг ажиглагддаг.
the Mont Blanc manufacturer. Мэдээллийн систем, удирдлагын мэдээллийн систем бол менежментийн нэг хэсэг гэж ойлгож болох уу? Мөн үү? Энэ бол одоо менежментийн салбар ухааны түвшинд одоо хүрэх хүртлээр ингэж өгсөн ийм зүйл байгаа. Ер нь менежмент судлаачд бол нэг хэсэг нь бол одоо энэ мэдээллийн системийг бизнест яаж ашиглах вэ гэдэг асуудлыг бол бүр маш их хүчтэй судалж ингэж явж байгаа. Тэгэхээр яг одоо менежмент информашн систем буюу удирдлагын мэдээллийн систем гэж юуг яриад байна вэ гэж те бас хүмүүс маань энэ талаарх ойлголт нь бас хагас дутуу байж болох юм тийм ээ. Энэ дээр ерөнхийдөө бол хоёр хувааж үзэж болох юм тий. Менежмент информашн систем гэхлээр нэг үгээр томилж хэлвэл ер нь удирдах ажилтан компани захирлууд байгууллагынхаа одоо үйл ажиллагаанаас бий болж байгаа маш их мэдээлэл дата тийм үү өгөгдлүүдийг системтэйгээр татаж авч тэрэн дээр тайлан авч тийм ээ тайлагнал авч за тэрэн дээрээ өгшөө задлан шинжил боловсруулалт хийж тэгээд зөв шийдвэр гаргах энэ асуудал дээр маш их одоо чухал байдаг. За дотроо бол ерөнхийдөө бол судлаачд бол хоёр хувааж үздэг. Өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих юм чиглэлийн мэдээллийн системүүд байж болох юм аа гэж. Тэгэхээр энэ дотор юу ордог вэ гэхээр бизнесийн үйл ажиллагаан дээр гарч байгаа маш их одоо өдөр тутмын гүйлгээнүүд тийм үү? Гүйлгээг боловсруулах систем гэж байж болох юм байна. За үйлдвэрлэл явуулдаг компаниудыг бол хувьд бол үйлдвэрлэлийн одоо эсвэл үйлчлэгээ явуулдагч байж болно. Бизнес процессууд байдаг тийм үү? Тэр процессуудыг алдаа одоо доголдолгүй явуулах процессын хяналтын систем гэж бас байдаг. За энэ дээр нэмэгдээд офисын автоматжуулалтын систем гэж бас одоо офис хамтын ажиллагааны систем гэж бас хэлдэг. Ийм системүүдийг үл ер нь өдөр тутмын үйл ажиллагааны бизнесийн үйл ажиллагааг дэмжих системүүд гэж ойлгож байгаа. Удирдлагын мэдээллийн систем гэхлээр бол эннээсээ илүү өндөр түвшний систем болж байгаа. Энэ өдөр тутмын үйл ажиллагаанаас гарч иж байгаа тэр дата өгөгдөл мэдээллүүдийг тайлагнал хэлбэрээр авах тийм ээ. Тайлан хэлбэрээр авах. Тий. Тэрэн дээр өшөө задлан шинжилгээ хийж шийдвэр гаргалт хийх юм ер нь бол удирдлагын мэдээллийн систем буюу management information system тэр нь тайлагнал тийм ээ. Decision support system буюу шийдвэр гаргалтыг дэмжих систем. Тэгээд executive information system буюу гүйцэтгэх удирдлагын мэдээллийн систем гэж бас юм систем байдаг. Энэ нь болохоор одоо яг дээд түвшний захирал хүн компанийн үйл ажиллагааны талаарх одоо хамгийн чухал гэсэн гол үзүүлэлтүүдийг маш ерөнхий байдлаар гэдэг юм уу томилсон хэлбэрээр ингэж авч үз танилцж өдөр тутам шийдвэр гаргадаг ийм програм хангамжууд бол бий болчиход байгаа. За компани дотор тэгээд наадах шиг хоёр талаас нь хараад байна л да. Мэдээж офис гээд ажилчсан хоорондын гүйцэтгэл, тайлан, харилцаа холбоог сайжруулсан нэг програм байдаг. За санхүүгийн програмууд нөө пирамид интерактив компани програмууд байдаг тий. Жишээ нь за харилцагчтайгаа бол CRM гэдэг харилцагчийн мэдээллийн санг бүрдүүлдэг тэрэн дээр судалгаа хийдэг програм байдаг. Гэвч ERP гэдэг над програм болвол яг энэ бүгдийг ингээ базаад нэг панел хэлбэрээр гаргадаг шүү дээ. Үзүүлэлт хэлбэрээр, гүйцэтгэл хэлбэрээр, оноо хэлбэрээр гаргадаг. Ингэж ойлгож болох тусдаа бас ингэ нэгтгсэн програм уу эсвэл саяны миний ярьсан програмуудын нэг хэсэг нь үү? Тий, ер нь бол ERP гэхэлэр яг цогц програм хангамж ер нь бол тий байдаг болчиход байгаа. Тий Oracle гэхэл одоо Business Suite гэдэг ийм програм байдаг. Тэр нь болохоор хоёр хэсэгтэй. Нэг хэсэг нь болохоор ер нь их олон модултай л да мэдээж. Тий ерөнхийдөө бол бизнесийн бүх одоо үйл ажиллагааг маркетинг, санхүү, хүний нөөц гээл тий. Заашгүй үйлдвэрлэл, харилцагчтай харилцах гээл тий. CRM гэдэг бүх хэсгийг багтаасан байдаг. Нэг том модул нь болохоор яг бизнес intelligence буюу бизнесийн мэдээлэл шинжилгээ хийх ийм модулууд бас байдаг. Тэрэн дотор болохоор нөгөө тайлагнал шийдвэр гаргалтыг дэмжих систем өшөө одоо мэдлэгийн менежмент гэж бас модуль байдаг. За өшөө онлайн анализ хийх ийм боловсруулалт хийх ийм модулууд бас байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол ERP бол өнөө үед бол энэ бүх дэд системүүдийг үлээр нь багтаасан ийм систем болсон.
Embassy ресторан танилцуулж байна. Европын сонгодог уран барилгын дүр төрхийг шингээсэн Liberty танхим, Францын сонгодог уран барилгаас сэтвэлэн чулуун мозаик, сонгодог хэлбэрийн арк багнуудыг хослуулан уралсан Celebrity танхим, үйлчлүүлэгчид хосоорон ирж цэлгэр уудам цонхны дэргэд тухлан сууж үйлчлүүлэх боломжтой Noble танхим, Английн эртний сонгодог хэвжинжийг хадгалсан VIP хэлбэрийн үйлчлэгийг санал болгож байгаа Royal Lounge, Embassy ресторан таныг хүрч байна. За сүүлийн үеийн манай захирлууд чинь бол бас техник технологиос их хол хүмүүс шүү дээ. Манай улсын хөгжилтэй холбогдоод тэгэл нөх хэдэн ажилчтайгаа өдөр шөнөгүй хэрэлдээл үнэлж чаддгүй, гүйцэтгэлийн хянж чаддгүй, ажиллаж чаддгүй. Ийм өчнөө олон зовлон байна л та. Жижиг ч гэлтгүй, том ч гэлтгүй компаниудын үндсэн проблем нь одоо энийг бас хүмүүс ойлгох хэрэгтэй байгаа. Зарим компаниуд энэ мэдээллийн системийг компанид нэвтрүүлэхийн ач холбогдлыг та нэг хэлээч. Энэ ямар зарчмаар нэвтрүүлвэл их зүгээр вэ? Одоо компаниуд энийг бол захирлууд ойлгох хэрэгтэй. Мэдээллийн технологи буюу мэдээллийн систем бизнест ер нь бол үндсэн 3 үүрэг гүйцэтгэж байгаа. Нэгдүгээр хамгийн суур нь бол өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг аль болох хялбарчлах, хөнгөвчлөх, автоматжуулах тийм үү? Ийм байгаа. Хоёрдугаарт бол яг одоо менежер удирдагч хүмүүс бизнесийн шийдвэр гаргалтанд туслах ийм хоёр дахь үүрэгтэй байгаа. Гуравдугаарт болохоор өрсөлдөөний яг давуу тал олох энэ стратеги хэрэгсэл болж бас болох ийм ач холбогдолтой байгаа. Тий. Тэгэхээр баруунд бол одоо жишээлбэл ийм тогтцоо ойлголт бий болчиход байна л да. Техник хангамж болон програм хангамж гэдэг юмнаас бүрдэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө мэдээллийн технологи. Ер нь бол өшөө яг мэдээллийн сан тий телекоммуникашн буюу харилцаа холбоо сүлжээ гэсэн юм бас багтана л да. Тэгэхээр ерөнхийдөө бол техник хангамж болон програм хангамж гэсэн хоёр хэсэг байгаа. Тэгэхээр техник хангамж буюу компьютер уу тийм ээ сүлжээний тоног төхөөрөмжүүд дата тий өгөгдөл хадгалах системүүд өшөө видео конференц төр хийх юм хэрэгслүүд энэ бүх юм бол жишээлбэл орчин үеийн компаниуд бол зайлшгүй байх ёстой юм дэд бүтц шиг юм болцсон гэж байгаа. Одоо жишээлбэл бизнес бол тог тийм ээ улс цахилгаан эдрийг бол ерөөсөй байхгүйгээр бизнес явуулна гэж байхгүй шүү дээ. Компаниуд оршин тогтно гэж байхгүй. Энэ бол зайлшгүй байх ёстой юм дэд бүтц болцсон тийм ээ. Тэгэхээр яг энэтэй адилхан одоо компьютер бол жишээлбэл тийм ээ компьютерийн энэ хэрэгслүүд бол зайлшгүй компанид байх ёстой юм хэрэгсэл болцсон байна. Гэтэл манай компаниуд бол зарим нь бол одоо ажилтнуудаа шинэ компьютер авч өгөх тал дээр хойрог хандаад байдаг тийм ээ. Тэ наацх нь одоо за нөгөө програмд өрсөд бүр компьютер авч өгч чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл програм дээр бол жишээлхэд бол тэр бол техник хангамж нь бол бүр ингээд стандартчлагдсан зүйл байх нь шүү дээ. Байх ёстой зүйл. Тэрэн дээр бол өрсөлдөөний давуу тал бол үүсэх магадлал их муу болчиход байгаа. Тэрнгээр бол мэдээж одоо Монголд бол үүснэ л дээ. Тэр үүсгэж болон тэрнгээр програм хангамж дээр бол маш том өрсөлдөөний давуу талууд бий болгож болох юм байна. Ер нь програмаар бол програм хангамжид бол одоо нөөц болцоо нь шахав гişгүй нөөц болцоо. Хүний үйл ажиллагааны маш олон талбарыг ер нь програмчилж тийм ээ. Програм хангамжаар хийх боломжтой байна гэсэн юм асуудал. Таны амжилтын хөтөч Монблан. ERP бол сая тайлсан барууны орны хүмүүс өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр нөхцөл байдал тохируулж хийсэн байдаг юм билээ. Тэгээд Монгол бол нөгөө яг түүхийдийн татаа авалт, борлуулалт за тэгээд нөгөө нийгмийн харилцаа тэгээд дотоод соёл инээ тэрээгээд маш олон ингээд дөнгөж хөгжиж байгаа боловсрж байгаа үед гадны програмууд бол яг орж ирээд 100% ингээд хуулаад авчирхад таарахгүй юм их байдаг гэж яриад байна л та. Тэгээ сүүлийн үед энэ ERP гэж чинь бас Монгол компаниуд зориулж тэр тусмаа арай гайгүй менежменттэй компаниуд банкуд байгаа шүү дээ. Яг тэр бүгдээрээ гадаад захиралтай юм байна. Тэгээд үйл ажиллагаа нь ойлгомжтой. Энэ дээр их програм хангамжийн асуудал бол их хөгжиж байгаа салбар юм байлээ. Түүнээс энэ худалдааны ч юм уу үйлдвэрлэл за үйлдвэрч одоо баг байхгүй.
үйлчлэгээний салбар дээр бол энэ их төвөгтэй асуудал байгаад. Энэ дээр MCS нэг тийм програм зохиогоод явж байгаа сураг байсан. Энэ одоо ямар шатанд явж байна? Өөрөөр Монгол компани зориулсан тааруулж тохируулж ийсэн. За тэгэхээр манай MCS Electronics компани бол Монгол компаниудад бас одоо айлуулах ашиглаж болох юм ERP шийдлийг боловсруулж байгаа, хийж байгаа гэж ер нь бол яригдж байгаа. Гэтэ яг одоо хизээ гаргах нь бол тодорхойгүй байгаа. Ямар ч байсан боломжийн програм хангамжуулах бас гарах боломжтой гэж бодож байгаа. Миний хувьд энэ талаар ер нь байр суурь гэх юм бол заавал бас бид нэр гадаадын тэр өндөр үнэтэй компаниудын өндөр үнэтэй нийлүүлдэг тэр шийдлүүдийг авна гэхээсээ илүүгээр бас эх орныхоо энэ програмч бас IT чиглэлийн залуучууд чадамжийг ашиглаад өөрсдийн бас програм хангамж зохиох, ашиглах юм боломж бол байгаа гэж боддог. За Монголын зөвлөх компаниуд хэр их вэ буюу одоо энэ ч ойлгохгүй хүмүүс их вэ шүү дээ. Ингээд та ингээд 1000 ажилтнтай үйл ажиллагаа чи ийм байна. Тэгээд ийм програм нэвтрүүлчүүл ийм хэмнэлт үүсгэх гээд байна. За хөрөнгө оруулалтад хэдэн сарын дараа нөхөх гээд байна. Гэл одоо бодвол програмаа сурталчилдаг л байлгүй тийм ээ. Тэгээд яг ийм зөвлөгөө авах хэмжээний тийм өдөөлт хийхээр хийдэг ч тийм зөвлөгөө компаниуд хэр байна. Тэгэхээр энэ дээр бол манай компаниуд өөрсдөө бас нэлээд санаачлагтай байж яг энэ мэдээллийн технологиг компанида өндөр түвшинд гаргаж ирэх, хөгжүүлэх асуудал дээр ер нь хийдвэхтэй байх хэрэгтэй гэж ойлгодог. За тэрнээс гадна яг нь нэвтрүүлэх гээд үзэж байгаа компаниуд байдаг. Тэгээ алдаа сургамжууд ч гэсэн маш их гарч байгаа. Тэгээ энэ дээрээс харахад бол зөвхөн шийдэл нэвтрүүлэгч компаниар дамжуулж програмыг авах нь бол хангалтгүй байна. Өшөө зөвлөх компани, консалтинг чиглэлийн компаниуд авч ажиллавал илүү үр дүнтэй байна гэсэн ийм хандлага байгаа. Тэгэхээр энэ дээр ажилтдаг бас яг энэ мэдээллийн технологийн нэвтрүүлэлт дээр зөвлөгөө гэдэг компаниуд бий болцсон байгаа Монголд. Ямар ч байсан миний мэдхийн нэг 2 ч компани тий ажиллаж байна тий байна. Энэ бол зөвлөгөө өгдөг тий. Үйлдвэрлэгч нь өөр. Тий, нийлүүлэгч, үйлдвэрлэгч нь бол өөр. Тэгээ зөвлөгөө өгөөд энэ програмыг ашиглаа гэд явж байгаа юм байна. За ер нь ингээд Монголын компаниудад хичнээн нэр төрлийн програмууд одоо үйлчилж чинь, явж чинь, ашиглаж чинь нэвтэрсэн байна. Одоогийн байдлаар бол манай компаниуд ихэнх нь одоо санхүүгийн удирдлагын ч юм уу те эсвэл одоо POS-ын ч юм уу энэ өдөр тутмын гүйлгээнүүдийг боловсруулах чиглэлийн програм хангамжууд их ашиглаж байна л да. Яг ERP-г цогцоор нь хэрэгжүүлж байгаа компани бол ер нь гарын 10% дотор багтдаг. Цөөхөн баг. Тий. Гэтэл зөвхөн өдөр тутмын гүйлгээгээ одоо ингэж те боловсруулж хянаж хас гадна илүү өндөр түвшний бас хэрэглэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө management information system буюу удирдлагын үйл ажиллагаа тийм ээ шийдвэр гаргалт, тайлагналын үйл явцыг програм хангамжаар хийх асуудал бол ер нь бас тэнийг захирал бол өрөөндөө сууж агаад зөвхөн компьютер дээр нэг цон хараад л компанийнхаа бүх гол үзүүлэлтүүдийг өөрөө хянаад явчих боломжтой програм л гэж яриад байгаа шүү дээ наад. Тийм ээ. Одоо хэнийг ч дуудаж оруулж ирэхгүйгээр бүх үзүүлэлт. За ийм програм Монголд одоо яг орж ирээд нэвтрэхгүй байл гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр энийг тааруулж хийх гэж байгаа компани одоо хэр хаана явж байгаа юм бол гэдэг асуудал байна. Тэр цэма хүний нөөцийн програм бол айгүй хэцүү юм билээ. Санхүүгийн програм бол болоод байгаа юм тийм. Хүний нөөцийн програм, маркетингийн програм, борлуулалтын програмууд хэцүү байна л гэж сонсоод байгаа. За танаа сургууль дээр ямар төсөл хэрэгжиж байна? За Монгол Улсын сургууль бол бас ер нь айлуулах орчин үеийнхээ нийгмийн нөхцөл байдалд бас хөл нийлүүлж алхах, шинтгэл хийхтэй ийм бодлого стратегтэй ажиллаж байгаа. Тэгээд Монгол Улсын сургууль бол мэдлэгийн менежмент гэсэн ийм цогц төслөө хэрэгжүүлж эхэлэх гэж байгаа. Тэр нь ямар учиртай гэхээр ер нь дэлхийд даяар эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн мэдлэгийг өөрсдөнд хэдийн бий бас мэдлэгийг цэгцтэй хадгалах тийм ээ. Тэрнийг байгууллага даяар түгээж хэрэглэх
тэрнээс илүү бүтээмж бий болох ийм асуудалд анхаарч байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор мэдлэгийн менежмент гэсэн ийм чиглэлийг бас сонирхож судалдаг. Тэгэхээр Японы компаниуд бол жишээлхэд юмыг маш хурдан мэдж тийм. За тэр мэдлэгийг өөрсдийнхөө мэддэг мэдлэгийг бас системтэй ашигладгийн ачаар одоо энэ өрсөлдөөний ширүүн орон зайд тийм ээ их хурдан үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж ажиллаж чадаад байна гэсэн ийм дүгнэлтийг Нонака гэж тийм Икужиро Нонака гэж одоо эрдэмтэн бол хийсэн байдаг. За тэгэхээр Монгол Улсын их сургуулийн хувьд бол мэдлэгийн менежмент гэсэн ийм төсөл хэрэгжүүлэх эхлэх гэж байгаа. Тэгэхээр дэлхийд даяар эрдэм шинжилгээний байгууллагууд бол мэдлэгээ системтэй хадгалах, за тэгээд өшөө байгууллага даяар өргөн дэлгэр хэрэглэх, бие биенийхээ мэддэг имийг мэдэх тийм ээ. За даалт мэдлэгээ ил болгож хэрэглэх тэр асуудал бол их чухал болчиход байгаа. Тэгэхээр энэ мэдлэгийн менежмент гэдэг асуудлыг бидний хувьд бас сонирхож судалдаг. За энэ тал дээр жишээлгээд Японы нэг эрдэмтэн Кужиро Нонака гэж эрдэмтэн бол одоо Японы компаниуд өнөөгийн энэ өрсөлдөөний ширүүн нөхцөл байдалд үйл ажиллагааныхаа чиглэлийг маш хурдан өөрчилж шинэ бүтээгдэхүүн хийж тийм ээ. Ингэж сайн өрсөлдөд байгаагийн нэг онцлог давуу тал нь бол ерөөсөө тэд нар мэдлэгийн менежмент буюу юмыг шинээр сурах чадвар аягүй сайн. За тэгээд сурсан юмаа бас бүтээлчээр ашиглах чадвар их өндөр байна гэж ингэж хэлсэн байдаг. Жишээлхэд одоо Matsushita Electric гэж компани мэрэгжлийн одоо энэ талхачны хийж байгаа шиг ийм талхыг хийдэг ийм талх баригч тийм үү? Үйлдвэрлэхийн тулд Osaka International Hotel гэж тийм ээ ийм зочд буудлын талхачны тэр арга барилыг одоо нэг ажилтнаараа суралцуулж тэрийг мэдлэг болгож тийм ээ тэр даалд байсан тэр талх барина гэдэг чинь яг зүгээр одоо хідэн ингээд жор тааруулж хийхээс илүүгээр бас цаанаа өшөө нөгөө хүний мэддэг ийм арга барил байгаа шүү дээ. Тэр даалд мэдлэгийг нь одоо хүн суралцаж тэгээ компани дээр авчирч өшөө яг одоо техник тодорхойлолтууд болгож тийм ээ. Ингэж ашигласнаар маш мундаг тийм талх баригч үйлдвэрлэж тэрнгээр одоо зах зээлийг тухайн үедээ бол байлдан дагуулж байсан байдаг. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл машин хийсэн. Тийм машин. Тэр хүний арга технологи. Тий. Тэгэхээр энэ бол мэдлэгийг одоо үр дүнтэй ашиглах тийм ээ мэдлэгийн менежмент бол сайн хийж чадсан жишээ байдаг. За ингээ манай нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд менежментийн сэдвээр яриад бол би тэр цаг хүрэхгүй хөө. Тэгээд та менежмент судлаач хүн байна. Монголд менежментийг хөгжүүлэх гэж байгаа хүн байна. За тэгээд энэ талаараа бас ажил хийж сан бүрдүүлсэн. Судлаач нарт бол мэдээ санхүүжилт их муу байдаг тийм ээ. Та ингээд нэвтрүүлгийн төгсгөл болоод танд ингээд хэлэх миний асуугаагүй асуулт ч байдаг юм уу те. Ийм байвал та хэлэхгүй. За тэгэхээр өнөөдрийн одоо бит хоёрын сэдв бол мэдээллийн технологиг бизнест яаж ашиглах вэ гэдэг асуудал байлаа. Тэгэхээр ер нь энэ сангийн маань үйл ажиллагаач гэсэн Монголын бизнес компаниудын менежментэд бас хувь нэмэр оруулах байгаа. Тэгэхээр одоо миний хэлэх зүйл бол компаниуд маань мэдээллийн технологийн ашиглалтаа бас илүү их өндөр түвшинд гаргаасай. Энэ чиглэлээрээ бас илүү их амжилт олдыг олоосай. За үүний тулд жишээлхэд мэдээллийн технологийн албуудаа тийм ээ. Жижигхэн нэгж албуудаа илүү томруулаасай. Мэдээлэл хариуцсан захирал гэдэг ийм албан тушаал өндөр түвшний тэг гүйцэтгэх удирдлагын гишүүнтэй болоосай. За ингээд бас шинэлэг санаануудыг хэрэгжүүлж инновац хийгээсэй гэж тийм ингэж л өсөх байна да. За өнөөдрийн нэвтрүүлгээр бол бид удирдлагын мэдээллийн систем гэдэг сэдвээр ярилцлаа. Яг ярианы ингээд бүх үр дүнд Монголын одоо хамгийн сайхан зүйл бол програмчлал гэдэг бол хүний оролцоо багтаагаар компани зөв удирдан зохион байгуулж зөв шийдвэр гаргаж бас өрсөлдөх чадвартай байхын үндс болоод байгаа юм байна гэдгийг бид хоёр ойлгуулах гэж ерөнхийдөө ярьлаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Питер Дракерийн сангийн гүйцэтгэх захирал менежмент судлаач Үрд Мантах гэдэг залуу оролцлоо. Танд ингээ манад хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнөсөнд баярлалаа. Та бүхэн Үрд Мантахтай холбогдож програм хангамжийн талаар болон
үүний хөгжил, аргачлалын талаар асууж хамтарч ажиллаж болохоор юм байна гэж одоо ойлголоо. Танд баярлалаа. За баярлалаа. За эрхэм хүнд үзэгчдээ өнөөдөр ийм манай бизнес to бизнес нэвтрүүлэг өгөр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.